Дараагийн бичлэгтээ тавтай морил завшилгээ ихгүй нэлээд удчихлаа. Жохон ажил ихтэй амжуулж чадахгүй байна. За тэгээ өнөөдөр ярих сэдэв маань болохоор сэтгэл зүйн хувьд хүчтэй хүн байхын тулд хоёр зүйлийг хүн ер нь ойлгож өөртөө ингээд ухамсарласан байх хэрэгтэй байдаг юм байна л да. За нэгдүгээрт нь болохоор та бид бүгдийн харах өнцгөөс өдөр тутмын амьдралын маань аз жаргалтай байх эсэх маш их шалтгаалдаг гэдэг тухай. Хоёрдугаарт нь болохоор сэтгэл зүйн хувьд хүчтэй байхын тулд өөрийнхөө сэтгэл зүйг сул дорой болгоод байгаа муу зуршлаа хаях хэрэгтэй гэдэг ийм хоёр зүйл байгаа. За нэгдүгээр сэдэв маань болохоор хүний нөгөө юмыг харах өнцөг гэдэг бол ерөөсөө хүн болгонд өөр байдаг тийм ээ. За тэгээд бид бүгдийн бодол сэтгэлгээ аз жаргалтай байхад юмыг эргээр харахад юмыг сөрөг болгож харахад тэр бүгдээсээ өөрөө сэтгэл зүй ямар болж байгаа гэдээ ерөөсөө ямар нэг зүйлийг харах өнцгөөс шалтгаалаад бид бүгдийн амьдралд маш олон өөрчлөлтүүд бий болно. Бидний амьдрал өдөр тутамд ч бай. Ер нь бол маш их асуудлууд тулгардаг. За хэрхэн түүнд хандхаас та бидний аз жаргалтай амьдрах гэдэг бол шалтгаалдаг. Тэрнээс биш ерөөсөө ямар ч юу гэдгийг харахаар ингээл бүх юм нь болоод байгаа юм шиг амьдралтай хүн байлаа гэхэд тэр хүний амьдралд бүх юм 100% төгс сайхан байна гэж байхгүй. Гэхдээ тэр хүн тухайн өөрт байгаа асуудал амьдралд тулгарч байгаа зүйлүүдээ маш эргээр зөв харах өнцгөр хардаг учраас сэтгэл зүйн хувьд хүчтэй ч юм уу сэтгэл зүйн хувьд аль болох өөдрөг баярлаж хөгжиж ингэж амьдралаас аз жаргалтыг мэдэрч амьдрч чаддаг гэдгээрээ ялгаатай байгаа. Тэгэхээр ингээд хүмүүсийг ер нь бол хоёр хуваадаг юм байна л да. За тэгээ нэгдүгээр нь болохоор би ингээд нэг 5 зүйлийг хэлье. Сөрөг хандлагатай бодолтой хүмүүсийн боддог бодол гэж байгаа. За тэгээд хоёрдугаарт нь болохоор эерэг хандлагатай хүмүүсийн боддог бодол гэдээ бас 5 зүйлийг хэлье. Та бүхэн маань энэ 5 зүйлээс аль нь танд илүү давмгай байна гэх юм бол та өөрийгөө аливаа зүйлийг сөргөөр боддог юм уу? Аливаа зүйлд аль болох эерэг ханддаг юм уу гэдгээ бас мэдэх боломжтой. Нэгдүгээрт аливаа зүйлийг эхлүүлсэн ч гэсэн битгүү өдөр хийгээд ингээд болохгүй гэдээ ер нь бол орхидог. Манайхаар бол нөгөө Монголын 3 өдөр гэдэг шиг ямар нэг юм хийхдээ ер нь бол дандаа болохгүй бүтэхгүйг нь хардаг ч юм уу За хоёрдугаарт нь болохоор хүний үг. За тэгээд дээрэс нь хүнд харагдах зүйлдээ хит их анхаардаг гэж байна. Намайг ингэчүүл энэ хүн юу гэж бодох болж гэдэг юм уу бусдаас маш их хамааралтай байгаа дээ шүү дээ. За гуравдугаарт нь болохоор ер нь бол гутран үзэлтэй хүн. За дөрөвдүгээрт нь болохоор юмыг их төвшөөдөг, ядаргаатай, индлайтай, гайтай гэл ийм бодол байгаад тэгээд аливаа зүйлийг хийхдээ маш их төвшөөж хийдэг байх юм бол бас сөрөг хандлагатай. За тэгээд 5 дугаарт нь болохоор аливаа зүйлд юмд маш амархан сэтгэлээр ундаг хүн. За нэг юм л болохгүй байвал сөргөөр бодоол яагаад ингэчдгийг, яагаад ийм над яагаад зүх ингэдгийг ч гэдэг юм уу ингэж бодоод байвал ер нь бол сөрөг хандлага байна гэсэн үг. Эерэг бодолтой хүмүүс аливаа зүйлийг яаж харж ханддаггүй гэхээр нэгдүгээрт нь шантардаггүй, багаар ингээд хийсээр л байдаг. Тэгээд шууд үр дүн ер нь бол юмнаас хүсээд байдаггүй. Тэрийгэ ч гэсэн мэддэг тийм хүмүүс байдаг. Хоёрдугаарт нь болохоор бусдын юу гэж хэлэх, бусдын тэр үг үйлдэлд анхаарал байдаггүй. Зүгээр өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээл ингээл урд амьдралаа болгоод явж идэг. За тэгээ 3 дугаарт нь болохоор өөдрөг үзэлтэй гэсэн үг. Ер нь баргийн юм сэтгэлээр ундаггүй За 4 дугаарт нь болохоор өөрийгөө сордог. За тэгээ шин зүйлээс татгалздаггүй, шин зүйл маш их сурдаг. Аливаа сорилтоос айдаггүй. За болвол тэр болохгүй бол тэр хийгээл үздэгч гэдэг юм уу. Ер нь бол шийдэмгий зоригтой. За тэгээд 5-д нь болохоор баргийн зүйлд ингээд стресстэйд хямраад байдаггүй. Тэгэхээр та бүхэн манаас надад аль нь илүү байд юм бэ гэдгээ бодоод үзээрэй Нэг тийм хүмүүс байдаг штэ. Юмд нэг хитийг санаа зовоод байдаггүй юу ч болж исэн болондоо гэж байж идэг. Тэгээ нэг махарч хичээгээд байдаггүй. Болвол тэр болохгүй бол тэр гэсэн нэг үзэлтэй юм уу. За тэгээ бусдын амьдрал, бусдын байж байгаа зүйлийг хараад ингээ бухимдаад байдаггүй өөрийнхөө амьдралаар ингээ сайхан амьдрал, баяр жаргалтай нэг байгаад байдаг хүмүүс байдаг да. За тийм байвал ер нь бол маш их сэтгэл зүйн хувьд аз жаргалыг мэдрэх мэдрэмж нь маш өндөр байдаг гинэ. Хүний угаасаа юмыг харах өнцөг, бодол, сэтгхүй гэдэг зүйл бол бидний амьдралыг
тэр чигээр нь ингээд өөрчилдөг зүйл байгаа байхгүй юу. Одоо нэг авьяастай хүмүүсийг хараад угаасаа төрсэн авьяастай гэж боддог нэг хүн байхад би ч гэсэн хичээвэл болно доо гэж боддог ерөнхийдөө тий. Зан аашин дээр ч гэсэн ялгаагүй. За би аав ээжээс авсан ийм ааштай. За угаасаа би ийм ер нь ааштай. Би угаасаа ийм хүн гэж бодж илээвэл за тэр бол ерөөсөө альва зүйлийг харах өнцөг нь сөрөг гэдэгт ордог юм байна. Харин тийм байж болно. Би гэхдээ өөрчлөгдөх боломжтой. Би өөрийгөө хөгжүүлж, өөрчилж ингэж улам илүү сайжрах боломжтой гэж бодож байгаа хүн байх юм бол эерэг хандлагатай гэж үздэг. За ерөөсөө энэ хоёрхан бодлоос шалтгаалаад бидний амьдрал бол маш том өөрчлөгдөх боломжтой юм байна. Тэгээд та бид өөрсдөө ингээ хичээх юм бол угаасаа юуг ч хийж бүтээж өөрчилж чаднаа гэдэг тэр сэтгэхүй хүнд ер нь байх юм бол бас өөрийнхөө хийхийг зорьсон зүйлдээ илүү их ойрхон болж чадах юм уу гэж бодоод байдгийн. За тэгээд эсэргээрээ бусдад буруу өгвөл тэр юм байсан учраас энэ юм байсан учраас гэл хин нэгнээс боллоо гэл ингээл бусдаас өө хаагаал за тэгэл өөрийнхөө амьдралыг нэг тийм хохирогчийн байдлаар хараад л байх юм бол ерөөсөө сөрөг тийм харах өнцгтэй хүн байна гэж байгаа байхгүй юу бүр. За тэгэхээр бид нар өөрсдийгөө өөрсдөө л өөрчлөх учраас за би нэг ийм зүйл дээр иймэрхүү хандлага гаргаад байдаг даа ч гэдэг юм уу. Тэрийгээ ингээд өөр өнцгөөс хараад өөртөөгөө ажиллах юм бол өөрчлөгдөхгүй зүйл өөр нь байхгүй гэж бодож байна. Гол нь энэ харах өнцгөөс шалтгаалаад хамаарад сэтгэл зүй гэдэг зүйл маш гоё өөрчлөгдөж ирдэг учраас хүн болгон одоо ингээд өөртөөгөө зөв ажиллаа сурчих юм бол сэтгэл зүгээ ч гэсэн гоё хүчтэй байлгаад баргийн юмд ингээд нэг тийм хямраад унаад авахгүй болчих юм шиг санагдаад байгаа. Мэдээж одоо бид нар дасгал хийдэг, туслахал хийдэг, гоё зүйлээс одоо ад жаргал мэдэрдэг ч юм уу ингээл иймэрхүү маш олон аргууд байгаа. Хамгийн гол нь энэ амьдралдаа одоо дуусан дуустал ямар нэгэн зүйл болоход өөрийнхөө сэтгэл зүг ингээд маш аятайхан ер нь бол аваад гарчих тийм л чадварыг суулгахын тулд харах өнцгөө жоохон өөрчилж эхлэх хэрэгтэй гэдэг. Уран дандаа болохгүйг л хараад идэг бол бидний амьдралч өөдөлж дээшлэхгүй за тэгээд сөргөөр харж байгаа тэр харах өнцөг чи өөртөө тийм бодлыг л дагуулж дуудаж байгаа учраас сөргөл зүйлүүдээр дүүрэн болоод тэгээд сөрөг зүйлүүд эргэн тойронд дүүрэн байна гэдэг чи юусоо яах юм бидний сэтгэл зүйч гэсэн маш их стресстэй байна л гэсэн үг шүү дээ тий. За тэгээд харах өнцгөө өөрчлөөд үзье. За тэгээд харах өнцгөө өөрчилснөөр бид нар бол сэтгэл зүгээ маш гоё тогтвортой за баргийн зүйлд ингээд хямраад унаад авахгүйгээр болгож чаднаа гэж байна. Ер нь бол өөрийнхөө сэтгэл зүйтэй тулаад ингээд сонсоод ажиллаад үзэх нь л хамгийн зөв юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Жохон нэг тийм сөрөг бодол ч юм уу нэг тийм харах өнцөг маань жохон сөрөг байгаад ирвэл би яага энэ дээр ингэж харж байгаа юм бол ч гэдэг юм уу тий. За энийг өөрөөр би яг яаж харж болох уу гэдэг ч юм уу ингэж ярьж ажиллах юм бол илүү үр дүнтэй юм шиг надад санагддаг. Та бүхэн манаас хийгээд хэрэгжүүлээд үзээрэй. За хоёрдугаарт нь болохоор сэтгэл зүгээ одоо хүчтэй байлгахад маш чухал зүйлийн нэг бол таны сэтгэл зүг сул дорой болгоод байгаа муу зуршлуудыг хаях хэрэгтэй гэж байна. Яг тэгэхээр бид нар шинээр маш олон зүйлүүдийг сураал дадал болгоод олон зүйлүүдийг ингээл туршаал идэг. Гэвч өөрт байгаа тэр таныг ингээд сэтгэл зүйн хувьд сул дорой болгоод байгаа муу зуршлаа хайж чадаагүй байхаар бусад зүйлийг сурсан ч гэсэн үр дүн өгөх нь бол маш бага байдаг гэж үздэг юм байна. Хүний сэтгэл зүйг сул дорой болгодог муу зуршил гэхээр 5 зүйл байгаа байхгүй юу? За нэгдүгürt нь болохоор бусдын тэр үнэлгээ дүгнэлтийг тэр чигээр нь ингэж өөртөө хүлээж авдаг тийм зуршил гэж байна. Хин нэгэн чамайг чи чадахгүй ч гэдэг юм уу ингээл хэлэх юм бол за нэрэл би чадахгүй дээ ч гэдэг юм ингээл шууд бусдын хэлж байгаа чамайг одоо сөргөөр хэлж байгаа зүйлийг өөртөө шууд л хүлээж аваад тусгаал байдаг бол хаях ёстой муу зуршлаа гэж байна. Бусдыг чадахгүй болохгүй тийм байна ийм байна гэж ингэж унтрааж доош нь хийж доромжилж байгаа хүмүүс бол ер нь өөрсдөө сэтгэл зүйн маш сул дорой хүмүүс байдаг юм болов уу гэж би бодоод идэв штэ. Тийм болохоор бусдын тэр чамайг юу гэж хэлж байгаа үгэнд унахгүй байх хэрэгтэй гэдэг зүйл байгаа. Хоёрдугаарт нь өдөр тутмын хэвийн тэр амьдралын нэг хэм маяг гэ биднэрт бүр тогтцсон байдаг. Тэрийгэ өөрчилж одоо тэр 7 хоногт нэг шинэ юм өөрийнхөө амьдралд оруулах ч юм уу. Тийм зүйлийг хийх нь амьдралд бас маш их өөрчлөлтийг оруулж өгдөг. Яагаад тэгэхээр одоо нэг жижиг юм туршдаг ч юм уу одоо 7 хоног яг л адилхан өнгөрдөг байсан бол
одоо ганцхан нэг үр зүйл тэн дээр нэмэл хийхэд ч юм уу маш гоё тийм мэдрэмж авдаг байхгүй юу. Тийм болохоор та бүхэн манд бодоод өөртөө гоё шинээр хийх юм олоорой. Энэ нь бол ерөөсөө сэтгэл зүйд хамгийн том тийм витамин болдог гэж байгаа. 3 дугаарт нь бусдаа харьцуулдаг тийм зуршил байдаг бол ерөөсөө бүр болох хэрэгтэй гэдэг. Энэ бүр хүний сэтгэл зүйг маш их хямраадаг, сул дорой болгодог зуршил учраас юуны түрүүнд болох хэрэгтэй зүйл шүү гэж бүр анхааруулсан байсан. 4-дүгээрт нь бусдын царай ч юм уу те байгаа байдлыг хараад энэ хүн яатсан бол таагүй байгаа юм бах та, тэгсэн бах та, одоо надад би яасан болж гэдэг юм уу, ингээл ерөөсөө маш олон зүйлийг ингэж бодохгүй байх хэрэгтэй. Тэгж боддог бол ерөөсөө тэрийгэ болох хэрэгтэй гэж байгаа. Өөрийнхөө сэтгэл зүг маш олон зүйлээс хамгаалж чаднаа гэж үздэг юм билээ. 5 дугаарт нь өөрөөсөө шалтгааллахгүй эсвэл ингээд одоо санаа зовсон ч гэсэн ямар нэг зүйл хийх боломжгүй тийм зүйл байх юм бол тэрийг орхиж сурах гэж байгаа. Тэрэнд ингээд санаа зовоод идэг бол тэр санаа зовдөг зангаа болж сурах гэж байгаа байхгүй. Яа тэгэхээр яг одоо бид нар чинь тухайн зүйлд санаа зовлоо гэд юу ч хийж чадахгүй юм чинь өөртөө өөр зүйл хийх тийм цаг зав өгөөд тэгээд шаналаад тухайн зүйлээ бодоол байх юм бол таны сэтгэл зүй дөрөйтой л байх гэсэн үг. Юуг бид нар хийж чадахгүйхээр мэдээж өнгөрсөн зүйлүүдийг бид нар өөрчилж чадахгүй. Мөн бусдын гаргаж байгаа зан ааш байр байдлыг бид нар өөрчилж чадахгүй тийм ээ. Тэгэхээр ерөөсөө бусдыг өөрчлөх гэдэг зүйл угаасаа боломжгүй. Тиймээс анхаарахаа болох хэрэгтэй л гэсэн үг. Мэдээж одоо өөрөө ойлгож мэдээд хүн ингээд ухаарад өөрийгөө өөрчлөөд илүү сайн сайхан амьдрий гэж байгаа бол өөрчлөгдөн. Тэгж боддгоо хүн бол ерөөсөө та хичнээн хилээд хичнээн ингээд хажуунаас нь угуулж дуулаад өөрөө стресстэд юу ч өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Тэрний оронд өөрийнхөө өөрчлөлт, өөрийнхөө байгаа байдалд ер нь бол анхаарад тэгээд өөрөө үйлдэлээрээ үлгэрлэх нь хамгийн зөв шийдэл юм болов гэж би бол бодож байна. Эдгээр 5 зуршлыг бид одоо өөртөө байдаг бол аль болох хэрэгтэй. Тэгээд эдгээр 5 зуршлыг болж чадсанараа сэтгэл зүй гэдэг зүйл маш тогтвортой бас хүчтэй болдгоо. Болж чадахгүй бол хэрхэн яаж болох вэ гэдэг зүйлийг бас танилцуулъя гэж бодож байна. Нэгдэх одоо бусдын үнэлгээнд анхаардаг зуршлыг болох арга, няцааж бодох арга гэж байдаг. Танд хүн ямар нэг үг хэллээ те. Тэрийг буцаагаад эсэргээр нь няцааж бодох арга гэсэн үг. Чи чадахгүй гэл ингээд хүн хэлэх юм бол би чаднаа ч гэдэг юм уу те. Нөгөө хүний хэлсэн тэр сөрөг үгийг өөртөө буцаагаад эргээр нь хэлэх тэр няцаалтын арга гэж байгаа. Ингэж бодож чаддаг хүн бол сэтгэл зүгээ баг багаар хүчтэй болгож чаддаг. Энэ арга бүр сонирхолтой нь өөртөө итгэлтэй хүртэл ингээд холбогдож чаддаг юм маш гоё үр дүнтэй арга байгаа байхгүй. Хоёр дахь нэгэн хэвийн амьдралын хэм маяга болох арга болохоор шинээр ямар нэгэн зүйл туршиж оруулах, хийх, алхаж явдаг гэсэн бол алхаж явдаг, замаа өөрчлөх, яг гэртээ амардаг гэсэн бол гарч нэг кофе уух ч юм уу те, юу ч байж болно. Ерөөсөө энгийн нэг жижигхэн зүйлийг оруулахад л маш гоё тийм шин мэдрэмж ингэж авдаг учраас шин зүйл оруулж ингэж хийж өгөөрэй гэж байгаа. Дуртай зүйлийг хийсэн болно шүү дээ. Зураг авах сонирхолтой бол цаг гаргаад гарч зураг авдаг ч юм уу. Дуртай зүйлүүдээ бас ингээд жагсаагаад бичих юм бол хийх зүйл чинь тодорхой болчихно. Гуравт нь байсан бусдаа харьцуулдаг зүйлийг болох арга гэхээр өөрийнхөө одоо чухал зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байдаг юм байна. Хүн ингээ өөрийнхөө яг юу чухал вэ надад гэдгээ тодорхой болгож чадаагүй хүн л ингээ бусдтай өөрийгөө ер нь бол харьцуулах гэдэг. Хүн бүрийн хийх зүйл те чухал зүйл бүгд ингээл өөр өөр байдаг учраас тэрийгэ тодорхой болгочих юм бол өөрийнхөө нөгөө үн цэнтэй гэдэг зүйлийг илүү мэдрээд надад энэ зүйл үн цэнтэй байхад бус хүний одоо өөр зүйл ерөөсөө хамаагүй болчихно. Тиймээс ерөөсөө бусдтай гэж харьцуулаад байдгүй. Тэгээд бид нар чинь ер нь бол өөрт нэг хэрэггүй зүйлдээ л анхаарат байна гэсэн үг шүү дээ. Энэ арга болохоор сэтгэл зүйн тэр судалгаагаар ч гэсэн маш үр дүнтэй гэдэг нь ийм нотлогдсон арга байдгийм билээ. Одоо Канадын ямар их сургуульд гэлээ яг энэ аргаар ингээд судалгаа хийсэн байгаа. Тэгээд өөр чухал зүйлээ тодорхой болгоод өөрийнхөө үн цэнтэй байдаг зүйлийг тодорхой болгочихсон хүнд нөгөө өөртөө итгэл
нэмэгддэг, тайван байж чаддаг. За тэгээ бусдыг хайрлаж дэмжиж чаддаг. Тэгэхээр амьдралаас авах стресс нь хүртэл маш бага байдгаа гэж ингэж гаргасан байгаа. Тэгээ сэтгэл зүйн хувьд ийм хүн ямар байдгүй гэхээр маш хүчтэй болсон байдгаа гэж бичсэн байна. За дөрөвт нь байсан бусдыг харж сэтгэл зүйчин ингэж янз бүр болдог ч юм уу. Бусдын царай зүс байгаа байдлаас төсөөлж өөрийгөө ингэж хямраадаг ч юм уу. Тим зүйлүүд ингэж зуршлууд байх юм бол гешталийн арга гэд шүлэг байгаа. За тэр гешталийн аргыг маш олон удаа давтаж уншаад энэ зуршлаас бол болох боломжтой гэж байгаа. 5 дахь зуршил яаж чадахгүй, юу ч хийж чадахгүй, тийм зүйлдээ ингээд шаналаад идэг тэр зүйлээ бол болох хэрэгтэй. За тэгээ ямар аргаар болох вэ гэхээр эхлээд өөрөө өөрчилж чадах боломжтой тийм зүйлээ тодорхой болгоод ингээд биччих хэрэгтэй. За тэгээ танд ямар нэг юм тохиолдох юм бол тэрийг өөрөө өөрчлөх боломжтой юу гэдгийг эхлээд бодож үзэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За боломжтой юу, боломжгүй юу гэдгээ бодоод үзэхээр арай ингээд таны нөгөө түүнд хандах хандлага өөр болоод за энийг би угаасаа яаж ч оролцсон одоо ингээд чадахгүй зүйл юм чинь хийч гэдэг юм уу. Энэ бол маш үр дүнтэй гэж бодож байна. Тийм болохоор боломжтой боломжгүй зүйлээ тодорхой болгоод за тэгээд ирээдүй болоод яг одоогийн өөрийгөө өөрчлөх боломж бол биднэрт байгаа штэ. Тэр боломжтой зүйл рүүгээ л ер нь бол анхаарат өгөөрэй л гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань ер нь бол сэтгэл зүгээ хүн хүчтэй амархан ингээд нугарч хуурахгүй байлгахын тулд нэгдүгээрт нь болохоор харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор таны сэтгэл зүг хямраагаад байдаг муу зуршлаа болох хэрэгтэй гэдэг ийм хоёр сэдвийн дор ярьлаа. За тэгээд 5 муу зуршлыг яаж болох вэ гэдэг аргыг бас төгсгөлд нь танилцууллаад багч гсэн хэрэгтэй мэдээлэл болж чадсан баха гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэйгээ дахин уулзъя. Баярлалаа.